Миний өнөөдөр ярьж өгч үг киног үзснийхээ дараа та хэрхэн бета мейл байха болж альфа мейл болох талаар суралцахаас гадна хөлөөрөө зохиж, гараараа өшөглөж, ганц сургаараа хүний тухайг нэвт цоолох гэх мэт супер техникүүдийг сурч авах юм. Зарим кинонуудыг өөртөө ямар ч хүлээлт үүсгэлгүйгээр үзэхэд тохиромжтой байдаг. Найруулагч Райли Стернсийн 2019 он нээлттэй хийж байсан The Art of Self-Defense хэмээх энэхүү кино бол яг л тийм кинонуудын нэг. Тиймээс олон юм ярилгүйгээр шууд киноныхоо үйл явдал руу орцгоё. Тэгэхэр киномен Джейс Айсенбергийн тоглосон Кейси хэмээх жижигхэн кафед бие уран суух залуугийн дүрээр эхлэх бөгөөд тэр бол бета мейл. Жогорхоо гэд нэр өгчихье. Би дэж Францад сурахтаа хүртэл би ямар нэг асуудал хүсэхгүй байна эрхмээ. Би бол зүгээр л жуулчин гэдэг өгүүлбэрийг дахин давтаж байгаагаас нь л түүний дүрийг яг ямар шүү сул дорой ир амьд үйт вэ гэдгийг харж болох юм. Тэр хүмүүстэй харьцахдаа маш муу. Ажлынхаа экстровертүүдтэй найзлахыг хүсдэгч нөгөөдөл нь түүнийг дандаа л нүд үзүүрлж байдаг. Эхнэрч байхгүй, найз охинч байхгүй, дотны найзч байхгүй, яг өөршгөө жижигхэн турхаа нохотойгоо хоёулахнаа л амьдардаг түүний амьдралд сонирхолтой зүйл ер нь бараг л байхгүй дээ. Нэгэн шөнө нохооных нь хоол дууссан байж тааран хэдий харанхуйгаас айдаг ч гэсэндээ нохоондоо хоол авахар дэлгүүрийн зүг алхах замд нь байктай хоёр нөхөр ирснээр чамд буу байгаа юу гэж асуучхаад юу ч болоогүй юм шиг яваад өгдөг. Битгий. Зүгээр л миний төрөвчийг авчихдаг хөө. Улмаар тэр хэвтэрд орж, ажлаас нь цалинтай чөлөө олгосны дараа гэртээ кино үзэж байгаад бие хамгаалахын тулд буу авахар шийддэг. Яжид л Америкт яг албан ёсоор буу худалдаж авахын тулд захиалга өгчхөөд хэд хоног хүлээх шаардлагатай байдгийн байлээ л дээ. Гүлэг гэл амьдралынх нь бүхий л зүйлс утгагүй санагдан архитекттэй гүлэг шиг алхаж явахдаа тэр каратегийн дугуулантай таарна. Тэнд тэр Александра Невало жүжигчний тоглосон сенсей буюу баг шимэг төртэй танилцах бөгөөд хэдий тэрээр жаахан ширүүн төрхтэй ч гэсэн маш дажгүй аштай хүн байдаг. Тийм ч учраас жогорхоо дугууланд нэгдэхээр шийдэн маргаашин туршилтын сургалтанд ирэхэд Эмогийн Пүүц жүжигчний тоглосон каратегийн бор бүстэй бүсгүй юу ч болоогүй юм шиг нэг бүдүүн хүүхдийг ухаан алдтал нь боогоод байж байлгүй яахав. Эрка гэдээ дуудчихъя. Хүүхдүүдийн сургалт дуусч насан туршидчдын анги ороход бэлэн болох энэ үеэр жогорхоо маань нэгэн цэнхэр бүстэй халзан залуутай танилцдаг. Тэгээ энэ дүр тоглож байгаа хүн нь бас өөрөө кино найруулагч юм байна лээ. Роберт Паттинсны тоглосон кино миног найруулж исэн бас нэлээ хөөрхөн нэртэй найруулагч юм байна лээ. За гэхдээ тэр яг одоо та нарт каратегийн бүснийхэн дарааллыг тайлбарлахгүй бол болохгүй бах. Анхлан суралцагчид нь цагаан бүснээс эхэлнэ. За тэгээ хичээсээр ур чадвар нь сайжрах тусам клубийнх нь мастер нь бүснийхэн ранкийг нэмдэг. За тэгээ дараалал нь гэвэл цагаан, шар, ногоон, цэнхэр, тэгээ чернилийн ягаан, бор. За тэгээ хамгийн сүүлд нь хамгийн том нь буюу хар бүс. Улмаар жогорхоогийн анхны хичээл нь эхэлж бид клубийн алтан дүрмүүдээс гадна сенсейгийн сенсей буюу жинхэнэ домогт гранд мастертай анж мөн танилцсан. Яг гоо гранд мастер нь үхсэн л дээ. Зүгээр зурагтай танилцсан гэх юм уу? Өнөөдөр бүгдээрээ гараараа өшөглөж хөлөөрөө зохиж сурна. За гэхдээ тэрнээс өмнө хэдүүлээ ток-токоос юм захиалжуудыг би өлсөд байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгтээ маань Монголын хамгийн олон ресторануудыг нэгтгэсэн хоол хүргэлтийн аппликейшн болох TokTok аппликейшн хамтран ажиллаж байна. Тэгэхээр TokTok аппликейшнд хоолнууд 50% хямдралтай байгаагаас гадна шөнийн 12 цаг хүртэл хүргэлтээ хийж байгаа юм байна лээ. Та нар тэгээ угаасаа нэг оройн цагаар бичлэгээ хийдгийг мэдэх бах. Тэгээд that's why I'm thick as fuck. Тэгээ тийм болохоор яг одоо би бичлэгээ хийж байхдаа юм идэх гээд тэгээд TokTok-оос хоол захиалж байна. That sounds great.
Зам сонирхолтой мэдээ дуулгах гэд Ток нь Ярамгийн хэрэглэгчдэд зориулаад Монголын хамгийн анхны Virtual Kitchen буюу зөвхөн хүргэлтийн хоолоор үйлчилдэг ресторануудыг Ярамгт нээсэн байгаа юм байна лээ. Хүссэн ресторанаас хүссэн хоолоо Ток аппликейшнээр захиалan гэртээ хүргүүлээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Өдрийн ангид байгаагаа сайн. Уучлаарай сенсей. Зүгээр үү? Уучлаарай арай хэтрүүлчихлээ. Чи өшгөлж үзэх үү? Цохилчиг биш өшгөлчиг л мэдрэгдлээ. Чи бүтэн амьдралынхаа турш хөл зөвхөн өшгөлдөг л гэж бодсоор ирсэн. Тэрийгэ март. Сайн байна, цохилчиг мэдрэгдлээ. Тэгээд жогорхоо маань ажилдаа явхаа болж карате гэж зүйлд эргэж буцалтгүйгээр донтон гэртээ хүртэл одоо ги буюу өмсгөлтөөгөө байж магаад Өнөөдөр бол онцгой өдөр. Та нарын зарим нь бүс сайхуулах өдрөөс гадна багш маань намаа алдсан өдөр. Ууланд ан хийж явсан анчин түүнийг шуудаа андуураад боодчихсан юм. Багш маань хамгийн анхны солонгон өнгөт бүсийг эзэмшдэг байсан. Нутгийнхаа хамгийн шилдэг 3 мастерыг үхлийн тулаанд ялсныхаа дараа тэр энэ бүсийг өөртөө гартуулсан юм. Тэр бүхий л 3 тулаанаа өөрийнхөө гаршсан мэхээр ялсан. Толоовор хургаараа тухайг нь цоолох мэх. Энэ дэлхий дээр багшаас өөр хинч тэр техникийг мэдэхгүй. За тэгээ солиотой юм ярьж байгаад бүсээ гардуулж эхлэн жогорхоод шар бүсийг нүгэн жогорхоод хөлөөрөө зохихыг заадаг залууд бор бүс өгөн эцэст нь хар бүс гаргаж ирчгээд бөөн хүлээлт үүсгээд эркад биш нөгөө бор бүстэй залууд нь өгч өгдөг. Ирхмээ та машиныг минь хаалгаараа зогчихлоо. Тэгсэн тэгээ яах юм? Би каратегийн шар бүстэй. Чи намайг өшгөлхийн тулд над уутнаасаа эхлээд салах хэрэгтэй. Уутнаасаа салах гэж оролдож байхад чинь би чамайг 5-6 шагаад авна. Та хаалгаараа машиныг минь зохиогүй ирхмээ. Бэлтгэл дээрээ шар бүснүүдэд зориулсан хавтагч хугалж чадахгүй байгаад байсан тул бүсээ хураалгыг хэмээн сенсейд хэлээд өмнө нь байктай хэдэн залуучуудад зодуусан тухайгач хуваалцахад сенсей түүнтэй тухтай гэгч нь ярилцдаг. Чи ямар хөгжим сонсдгийг? Зөөлөн pop, метал сонс. Рокч биш. Цэвэр метал сонсох хэрэгтэй. Чи Франц хэл сураад байдаг байхаа. Түүхэндээ Францууд сул дорой амархан бууж өгдөг хүмүүс байсаар ирсэн. Харин Орос, Герман их чанга хатуу хүмүүс. Шар бүснүүдэд олгодоггүй боломжоо би чамд олгоё. Шүний ангид ирэх хөрлөг. Хар халуун сахаргүй кофе авъя. Ямар ч идэх юмгүй. Дуу сонсож байгаа мó? Би Германд сурж байна. Манай эхнэр нэрээ орой хоолнд чамайг ирэх үү гэж асууж байна лээ. Захирал юм бол захирал шиг бай, битгий найз шиг ажиллаад бай. Гэрт чинь очиж орой хоол идэхийн оронд би гэртээ буудан дээр эхнэрээ чинь тухай бодож гар хангалга хийн. Хөөе, үлбэсэн нохоон боонууд минь дугаа бол. Чи бос, би наанч суун. За тэгээд солиороод нохоотойгоо германаар ярьж мараад орой нүнөх шүний ангид очиход шүний ангид ирэх зөвшөөрөлгүй ирнэ нөгөө нэг цэнхэр бүсд чинь хулаагаар хүрээд ирсэн байдаг. Өдрийн анги байсан бол зүгээр загнуулаад л өнгөрөх байсан байх. Гэвч энэ бол шүний анги. Энэ бол шүний анги.
Бэлтгэлийн дараа нэгнийхээ биеийг хөргөөж мөрөөдөг юм шиг байна лээ. Тэгээ жогорхой маань ичимхийгээсээ болоод эрчүүдээс холдож Эркатай нэг өрөөнд бие өргөхөр болно. This isn't a safe place, Casey. За тэгээ жогорхой маргааш нь бүр хувийн компаниар өөртөө шар өнгийн төлөө хийлгээд гисэн байх бөгөөд клубийнхэндээ ч гэсэндээ мөн адил бүснийхэн өнгөөр тэлээ илгүүлээд аваад ирсэн байдаг. Яаж байгаа ингээ асуусан чинь гадуур явж байхдаа хүртэл каратегийн шар бүстэй хүн шүү гэдгээ мэдэрмээр байсан юм гинэ. Мөн дээрээс нь нарийн бичгийн ажилласаа халагдсан тухайгааж хэлж сэнсэд санхүүг нь бацдаг хүн хэрэгтэй байсан тул клубдээ нарийн бичгээр ажилд орохоор болоод жамждаг. Үнэ азтай шас. Үнэ азтай наасан. Нэгэн өрөө сэнсэ түүнийг дуудаж гаргаж ирээд өнөөх өөрийг нь хэвтэрд оруулсан байкны эзэнг олсон талаараа хэлэн за тэгээ жогорхоо нөгөөхийг нь зөхиод мгаачдаг. Битгий үрээ дээр амьсгаатай байна. Яагаад бичлэг хийгээд байгаа юм? Ахиц дэвшлийг чинь баримтжуулж байна. Маргааш уулзъя. Тэгээд тэгсэн чи яг үнэндээ өнөөх хүн нь тэр байкны эзэн биш зүгээр л чаваас байкны наан байсан дугуйны эзэн байсан байж таарна. Гэртээ очиход нохоо нь ийм байдалтай өгтөж эмчэд үзүүлэхэд нохоо нь гадны нөлөөтэй амиа алдсан байдаг. Хамгийн сонин нь танаа нохоо ууг нь цохиулж өгсөн байна л да. Гэхдээ биеийг нь ажихад гарны биш хөлний л орон байгаад байх юм. Маргааш нь жогорхой клуб дээр хийж болдгоо бүхий л зүйлсийг хийгээд чи пиццам нь миний нохоог алсан уу гэд сэнсэрүү дайраад би клубээс гарлаа гэж хэлж үзсэн ч гэмт хэрэг хийж байгааг нь бичээд авчихсан хүн ч одоо бардан барьцаалгүй яах вэ? Чиний зодуулсан тэр шөнө бол чиний амьдралын эргэлтийн цэг. Тэр үеэс хойш чи хүчрхэгдсэн, тэр үеэс хойш чи өөрийнхөө хүсснээр өөртөө итгэлтэй амьдарч байгаа. Энэ их эрч хүч уур омгоо оройн бэлтгэлээр гарга. Сүүлийн үед би хитрхи төргөө урлаад байгаа. Уучлаарай. За тэгээд тэр хоёр ойр зургийн юм ярьж байгаад Эркагийн тухай ярьж эхлэхэд бид сэнсэг хүүсээр ялгуурлан гадуурхдаг новшин хүн юм байна гэдгийг нь ойлгож авдаг. Түүний хувьд эмэгтэй хүн бол хизээд эрэгтэй хүний доор л байх ёстой сул дорой амьд бийт. Тэгээ тийм болохоор Эркад одоо хар бүсийг нь өгдгүүл юм байна лээ л дээ. Орой анги яг эхлэх гэж байхад сэнсэй түүнийг өнөөх Аз залуутай хамт дуудаж нэгэн гараж руу ороход өнөөх өөрийг нь зодсон хүмүүсийн байкнууд байж байдаг. Эрка хүртэл энэнийх нь нэг хэсэг юм байна лээ. Сэнсэгийн ярьж буугаар бол сул дорой хүмүүсийг зодвол тэднэр нь өөрийнхөө арчаагүй байгааг ойлгож хүчрхэг байхын тулд тэмцдэг учраас ерөнхийдөө сул дорой хүмүүсийг зодох нь тэдэнд өгч буй тусламж юм байх оо. I can't. Then wait here. Police, stop. Please. Shit. Pants. Жогорхой Эрка гэрт нь үргэж өгөх үеэр бид ер нь тэр клубыг ямар новшин газар вэ гэдгийг Эркагийн амнаас сонсохоос гадна Эрка түнд чи бол сайн залуу. Оройтог байгаа дээр эндээс эртгэн гараарай. Химээ аминчлан захидаг. Яг үнэндээ сэнсэгийн сул дорой хүмүүсийг зодсноор тэд хүчтэй болдог гэх мэт зүйлс нь бүгдээрээ худлаа. Тэр зүгээр л клубийнх нэрээ хүн зодуулж бичлэг хийгээд тэрийгэ гаж сонирхолтой хүмүүст зарж мөнгө олдог. Жогорхойг зодуулж байх үеэр хүртэл сэнсэ яг үнэндээ өнөөх хар бус авдаг залууд жогорхойг алчих хэмээн тушааж байсан бөгөөд Эрка цагдаагийн мишин ирж байна гэж худлаа хэлж байж амийг нь аварсан байж таарна. Би чамайг ална. Чамайг өгөхийг чи хармаар байгаас гадна би өхлийн чинь шалтгаан наймаар байна. Би чамайг алнаа зулаа. Чи
Чиний жинхэнэ нэр чинь Зулаа гэдгийг би мэдэж авсан. Жогорхоо гэдэг нэр Зулаа гэдэг нэрнээс хамаагүй иршүүд нэр. Би чамайг үхтлээ тулдах гардан дулаан дуудаж байна. Сайн байна. Хүлээж авлаа. Би түүнийг гардан тулаанд Гранд Мастрил мэддэг байсан 7 ор хуруугаараа дух цоолж алах мэхээр алсан. Асуудалтай хүн байвал яг одоо гарч ирээд тухай цоолуулаарай. Let's start with some moderate stretching.